Сайн байцгаана үзэгчдээ. За бид энэ удаа татрын иргэн тойронд болоод байгаа үйл явдлуудыг таймлан хүргэхээр бэлтгэлээ. За улс орны гол тулгуур болсон бизнес эрхлэгчид амьд их горимж шилжиж бүгд л татрын багц хуулийн шинжилгээг хүлээж байна. За энэхүү удтал хүлээсэн энэ хуулийг оны өмнөхөн засгийн газар улсын их хурлд яарвчлан өргөн барьлаа. За сүүлийн 2-3 жил тасралтгүй яригдж байгаа энэ хууль татрын реформ уу эсвэл өнгөц засвар уу гэдэгт тал талаас олон тайлбарыг өгч байна. За гэхдээ хамгийн чухал нь энэ хуулийн өөрчлөлт амьд үйж байгаа аж ахуйн нэгжийг өрнөөс татаж гаргаж чадах уу гэдэг нь хамгийн чухал асуудал болсон юм а. Хамгийн өндөр хэмжээнд хамгийн олон цагаар ажилласан, хамгийн их зүрх сэтгэлээ зориулж ажилладаг, өдөр шөнөгүй ажиллаж байдаг тэр улсуудынхаа цалин өгөхөд нийгмийн даатгал болон нөгөө татваруудад өгдөг тэр дүнг харахаар өөрөөсөө ч харуулмаар. Зүгээр сайхан ингээл суугаад томото суугаад халамжийн мөнгө ингээл сууж явах юм бол чамд ингээл мөнгө өгөөд байна. Түүнээс чи ингээд ажиллаад хөдөлмөрлөөд үйлдвэрлэл эрхлээд үйлдвэрлэгч болоод нэмэн үрдэг шингээгээд ингэхийн бол одоо өндөр татвар хамгийн дээд цэгүүдийг л төлнө гэдэг одоо ийм одоо татрын бодлого явагдаж байгаа нь одоо үнэхээр үйлдвэрлэл эрхлэлийг төвхтэй. Нийгмийн татвар төлөх юм бол илүү өрөнд ороод байна. Тэгэхээр аль болох цөөхөн хүн рүү явж байна. Одоо манай холбоо цомхон болсон. Хүн их авч ажилуулах нь илүү их шийтгэл болж байна. Хувь хүний орлогын албантрын хувьд бол шатлалын хэмжээг одоо цалинд ногдуулах татрын шатлалын хэмжээг огт одоо хөндөөгүй байна. Тэгэхээр энийг би бас одоо нэлийн авчир дутагдaltaй байна гэж харж байна. Яагаад гэвэл одоо 10 сая төгрөг хүртэл цалингийн орлогод 10%-аар 10-аас 15 сая төгрөгийн цалингийн орлогод 15%-аар 15 ба тэрнээс дээш төгрөгийн цалингийн орлогод 20%-аар татвар ногдуулж байгаа шүү дээ. Тэгээ одоо нөгөө нэрлсэн цалин маань одоо өдөр хондгоор нэмэгдэж байгаа. Тэгээ одоо энэ инфляц тийм ээ. Бусад хүчин зүйлүүдээс хамаарат. Тэгэхээр энэ дүн нэмэгдээд тахт энэ шатлалтай одоо татвар авах орлогын хэмжээ хэвээрээ байгаад байгаа нь бол одоо бидний татрын ачааллыг өшөөний дарамттай л байлгах гэж байна гэж үзэж байна. Дээрээс нь шууд 10%-аар оногдуулж эхлэв дээ шүү дээ тийм ээ. 1% татвар гэдэг хүмүүс санаачлал байна. 2, 3%, 4%, тэгээ 15 хүртэл хичнээн хувь хэмжээ байх юм. Тэтрийг авч үзэхгүй байна. Дээрээс нь 10 сая төгрөг гэдэг тийм өндөр хувь хэмжээ мөн үү? Одоо дүн мөн үү гэдгийг харж үзэхгүйгээр ер нь бол хувь хүний орлогын албантрын оногдуулж байгаа хувь хэмжээ шатлалын дүнг бол хэтэрхий хатга байна л гэж харж байна. Одоо зах зээл дээр хүн болгоны мэдж байгаа ч л одоо бараг цэцэг гэхэд булан тойрол хүн болгоно зарж ин тэ тэр маань өөрөө хаанаас их үүсвэртэй вэ, хаанаас гаралтай вэ, юунаас орж ирээд ингээд зараад ин гэдгийг бас холбогдох байгууллагууд нь шалгаад үзээд тэрийг нэгтлээд ингээд хэн зөв бэ, буруу вэ гэдгийг одоо улсын байгууллагууд нь өөртөө гаргаж ирмээр шүү дээ тэ. Тэгэхэд чинь бид нар үнцэн ажиллаа хиймээр ахад чинь бас хажуугаар нь төрийн ажлыг хийх бас ингээд давхар шаардлагууд гарч ирээд байгаа байхгүй юу. Одоо бидний дараагийн реформын алхам юу гэхээр татвар төлөгчдийн хариуцлагын түвшин зам төлөвтэй уялдуулаад татрын хууль өөрөө татрын албаар уян хатан харьцтай болох ёстой. Шудраг хүн төлөөд идэг, зээлээ аваад төлөөд идэг тэр хүн дээр ингээ яг адилхан үйлчилдэг. 6-7 жил ингээ татраа төлөхгүй мөртлөө одоо нэг спонсор хийсэн компаниуд нь ингээ зэрэгцээ яваад идэг. Хүмүүс уурж байгаа аргагүй шүү дээ. Шудраг байл та. Би 10% төлж болж байна. Гэхдээ энэ төлөхгүй шүү дээ. Би 8 нэрийн барааны дэлгүүр нөөцтэй зараад хахад энэ дэлгүүр чинь яхаар нөөцлөж болохгүй байгаа. Тэгэхээр энэ өөрөө энэ тогтолцооны одоо реформын шинжтэй юу бол энэ зам төлөв рүү чиглэсэн уян хатан зохицуултууд ингээд иж бүрнээр орж байгаа. Мэдээж хэрэг магадгүй одоо бизнесийн хүмүүсээс их төгс биш байж магадгүй. Гэхдээ энэ тогтолцооны шинжилгүүдийг хийхэд өөрөө хугацаа орно. Бид нар бас чадах хэмжээгээр орно. Одоо дэлхийн хамгийн мундаг туршлагыг авчиад хуулаад бид нар хийж чадахгүй. Татрын ялт бэлэн биш, татвар төлөгч талдаач бэлэн биш юмнууд байна. Одоо Монгол улс нийгмийн даатгалын шимтгэлийг татвар гэж бодоод явдаг ийм өвтэй түвшин дээр ингээл хിവэрэл байж байгаа ч юм л дээ. Гэх мэтчлээ яг би цаг яриулаа реформын шинжтэй бүр ингээд цоо шинээр гарч ирж байгаа юм хамтлагын өөрчлөлтийн нэлээд туссан байгаа. Мэдээж хэрэг зарим юм бол илүү одоо засварын боловсронгоо одоо сайжруулж байгаа юмнууд бол мэдээж хэрэг. Татрын багц хууль нь татрын ерөнхий хууль за аж ахуйн нэгжийн орлогын албан дотор хувь хүний орлогын албан дотор нэмэгдсэн өртгийн орлогын албан дотор гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэж байгаа. За тухайлбал татрын ерөнхий хуулинд тусгагдсан онцлог заалтаас та бүхэнд хүргэе.
За тодорхойлбол татврын асуудлыг шийдэх хоёр субъект нь за маргаан таслах зөвлөл харин нөгөө нь шүүх. Татврын маргааныг энэ хоёр газар эцлэгдэн шийдээгүй байхад за татврын байцаагч татвар төлөгчөөс алданг торгуулийг шууд бодож авдаг. Үүнийг хязгаарласан зохицуулалт харин яг одоо энэ өргөн баригдаад байгаа хуульд тусгагдсан байна. За мөн татврын үртэй компаниуд дансаа хаалгасан тохиолдолд орж ирсэн орлогыг тэр чигт нь татдаг байсныг зөөлөж өгсөн байна. Өөрөөр хэлэх юм бол татврын байгууллага татвар төлөгчийн банкны дансанд цаашид орж ирэх мөнгнөөс хийх шууд суудгалд хязгаар тавьсан байна. За ингэхдээ орлогын 80% сэтэрхүүх гэж тусгасан байна. За дээрэс нь татврын өртөөгөөс болоод дансанд битүүмжлэгдсэн татвар төлөгчид 3 зүйлд зарлага гаргахыг нь тодорхойлж өгсөн байна. Татвар төлөгчийн дансыг хаах эрхэн зөвхөн энэ зөвлөлтөөр эсвэл шүүхтээр байх ёстой. Энэ бол хэн нэгэн татврын байцаагч эрхэмтэл байж болохгүй. Энийг бол болиулах ёстой гэж үздэг. Гэхдээ энийг бол одоо жишээ энэ өргөн барьсан хуулиудаар бол одоо шийдвэрлээгүй байна л да. Тодорхой оруулаагүй энийг бол болиулаагүй байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бол энэ татвар төлөгчдийн дансыг хаах үйл ажиллагаа бол явагдах нь бол хэвэндээ байх л юм байна. Зөвхөн энийг бол гэхдээ бас нэг энтэй холбоотой нэг заалт юу оруулсан байгаа вэ гэхээр данс нь хаагдсан байгаа данснаас бол ямар нэгэн одоо ийм төрлийн одоо орлого зарлагыг гаргахыг хориглоно гэд оруулсан байгаа нь баг зэрэгээр ингэж энэ асуудлыг бол зөөлрүүлсэн шинжтэй байна. Бусад төрлийн одоо нөгөө компаниуд чинь данс нь хаагдчихаар урсгал зардлуудаа санхүүжүүлж чаддаггүй, түүхэд материал авч чаддаггүй, хүмүүсийн цалин тавьж чаддаггүй шүү дээ. Харин энийг нь бол харьцангуй баг зэрэг ингэж зөөлрүүлж өгсөн байна гэж харагдаж байна. Ерхий хуульдаар бол. За харин аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгагдсан заалтыг одоо үзүүлье. За 0-аас 6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10%-аар 6-аас 10 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр за 6 тэрбумаас дээш давсан орлогод 15%-аар 10 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 1 тэрбум 200 сая төгрөг дээр 10 тэрбумаас дээш давсан орлогод за 25%-аар нэмж албан татвар ногдуулахаар тусгасан байна. За өөрөөр хэлэх юм бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар орлогын хэмжээг 6 тэрбум төгрөг гэж хязгаарлаж байсан бол за шинжилсэн хуулийн төсөлд 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. За гэхдээ энэ шатлалын хувь хэмжээ нь хангалтгүй гэж салбарынхан үзэж байна. Татварыг бид нэр авъя гэх нь яг төрийн одоо их мөн. Гэхдээ татвар төлөөд байгаа үйл ажиллагаа явуулаад байгаа хэдэн компани илүү их одоо дарамтлж дансыг хааж авах биш. Яавал тэр татвар төлөөд байгаа бааз суур тэлэх юм бэ гэдэг рүү л манай бодлого тодорхойлогдож тэр зөв рүү хандаж явах ёстой. Тэгтэл одоо сүүлийн үед бол хийж байгаа хэд дээрээ одоо байж болох бүх дарамтыг үзүүлж байгаа дансыг хаачгаар чинь тэр компани данс руугаа л орлого авах нөхөөс одоо хар зах дээр байгаа юм шиг бэлнэр авдаг юм үйл ажиллагааны орлого гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр аль болох яаж бааз цураа өргөн болгох уу тэрлүү чиглэлсэн одоо гарц гаргалгаа шийдлүүдийг харж ажиллах ёстой. Ер нь яг аж ахуйн нэгжүүд дээр энэ жижиг аж ахуйн нэгжүүд дээр ч байна, том аж ахуйн нэгжүүд дээр ч байна. Яавал бид нэр татврын дарамтанд орохгүйгээр явах уу гэдэг бодолтой ганцхан болчиход байгаа байхгүй. Уг нь бол бид нар чинь татвараа төлчмөр байна, цалингаа тавьчмаар байна, үйл ажиллагааны бусад зардлуудаа өгчмөр байна, ашигтай ажилламаар байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үндсэн зорилго нь ашигын төлөө. Тэгтэл томч бай жижигч бүгдээрээ жижигрээд идэг. Номын жишээлхэд одоо хамгийн том одоо борлуулалт хийж байгаа жижиглэнгийн борлуулалт хийж байгаа хамгийн том компани. Гэтэл номын ч одоо номын 5 хүртэл гээд ингээд компаниудаа жижиглсэн. Яагаад тэгэхээр татврын нөгөө авагдж байгаа суур бодогдоод байгаа зарчмууд нь өөрөө томрох тусмаа ихийг төлнө гэдэг дээр авчираад том компаниудаа томруулж чаддгүй, жижиг компаниудаа хөл дээр нь босгож чаддгүй алчаад байгаа ийм тогтолцоонд л яваад байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн нөгөө хязгаарлалтаас болоод компаниуд дийлэгтэй үйл ажиллагаа жижигрүүлдэг. Өөрөөр хэлбэл 6 тэрбумгээ тавьсан байдаг гэсэн шүү дээ. Тэгээ 6 тэрбумаас дээш бол маш өндөр татвар төлөхөөр байгаад байдаг. Харин энийг бол бидний тавьсан санаа юу байсан бэ гэхээр 6 тэрбум гэдэг чинь баг 10-аад жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө тавигдсан хэмжээ байхгүй юу. Гэтэл тэрнээс ч хойш эдийн засаг шал өөр болчихсон. Маш хэмжээгээр тэлсэн тийм ээ өөрчлөлт орсон. Тэгэхээр 6 тэрбум төгрөгийн орлого гэдэг бол дунд зэргийн компани л олдог орлого болчихсон байна.
Тийм учраас бид нар бол 20 тэрбум болгож энэ босгоо өөрчлөөч гэсэн саналыг тавьсан. Харамсалтай нь энийг бол оруулаагүй байна. 0-6 тэрбум, 6-аас 10 тэрбум, 10 тэрбумаас дээш гэсэн ийм 3 одоо хувилбартаагаар оруулж ирсэн байна. Тэгэхээр тавьсан гол шаардлагын маань нэг бол энэ байсан. Тэгээ энийг бол тусгаж оруулаагүй байна л гэж бид нар харж байна. 25% босго юугаар хувь хэмжээгээр төлөв 620 компани энэ юуг одоо 6 тэрбумыг нэмэх юм бол энэ компаниуд бүх компаниуд татвар хүрч байгаа. За бид нар 6-аас 10 тэрбумын татварыг 25-ыг 15 болгож буулгаад энэ огцом шатыг жоохон ингэж гулсан байдлаар оруулж байгаа. Энэ тохиолдолд Монголын хамгийн том одоо томоосоо эхэлж байгаа 620 компани 162 тэрбум төгрөгийн татвар нь буурч байгаа. Одоо хамгийн том компани одоо манай Эрдэнэс томтлоо баг шүү. 4 тэрбум ашигтай. Энэ компаниудын хувьд 400 сая төгрөгөөр татвар буурч байгаа. Тэгэхээр яг бид нар нэг талдаа татвар буулах хэрэгцээ байна. Нөгөө талдаа төсвийн одоо энэ юу боломж одоо шаардлага байгаа тань. Тэр бид нар буулгах ч байгаа бол аль руугаа буулгах хэрэгтэй юм бэ гэдэг дээр энэ асуулт гарч байна. За 20 тэрбум болох юм бол бид нар магадгүй энэ тоо 400 орчим тэрбум. Бид нар энэ 620 компани татварыг 400 тэрбумаар буулгах өнөөдөр шаардлага байгаа юу? Эсвэргээр миний түрүү асуудаг энэ босоос болоод овоороод байгаа юм уу гэхээр статистикаас бол харагдахгүй байна. Гэхдээ овоорох бол энэ өөрөө эдийн засгийн үзэгт юм байдаг. Гэхдээ томрохгүй байгаа шалтгаан бол татвараас гадна маш олон шалтгаан байна. Олон компанитай байж хоорондоо үншилжилт хийж гин, харилцан хамааралтай гүйлгэнүүд хийж гин. Дээрээс нь тусгай зориултын компаниуд байгуулж одоо зээл авах гэдэг юм. Энэ өөрөө бизнесийн нормалны бүтцээр хийдэг маш олон харилцаа байдаг. Компаниуд томрох тусам бол хаш эрдэнэ захирлын хэлэлтээр гадаад санхүүжилт татах юм боломжууд нэгд. Энэ бол өөрөө бизнесийн сонголт. Компани жижигэрх байж болно, нэгдэж нийлэх байж болно. Энэ бол ингээд өдөр тутмын хийдэг байгаа л процесс. За харин хувийн орлогын албан татврын хуулийн өөрчлөлтийг олон нийт хамгийн ихээр хүлээж байсан. За гэвч хүлээлтийг давж чадсангүй. За гэхдээ яг энэ хуулийн төсөл яг ямар онцлог заалтууд тусгасныг одоо үзүүлье. За одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар анхудаа орон сууц авсан иргэнд за 6 сая хүртэлх буцаа олголтыг олгож байгаа. Харин хувийн орлогын албан татврын хуулийн төсөлд энэ тоонд нь хязгаар тавьж өгсөн байна. За Монгол улсын иргэн амьдрал суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох, за дараах зардалтай тэнцэх хэмжээний орлогод ноогдох 15 сая төгрөг хүртэлх албан татврын хөнгөлөлтийг за тухайн татвар төлөгчид нэг удаа илүүлнэ гэж тусгасан байна. За ингэхдээ шаардлагыг тавьж өгсөн. Яг одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар за анх удаа хэрвээ орон сууц авж байгаа иргэн бүр энэ буцаа олголтыг авах боломжтой байгаа. За гэхдээ хувийн орлогын албан татврын өөрчлөлтөөр за иргэн бүр биш за энд нь тодорхой шалгуур тавьж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол за эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах за барихад хөрөнгө зарцуулсан бол буцаа олголтыг одоо олгохоор энэхүү шинэ хуулийн төсөлд тусгасан байгаа юм а. За үүний дараа нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль энд яригддаг гол асуудал нь нөөц төлөгч нь за харилцан адилгүй буюу тэгш бус төлдөг байдал юм а. Ихэвчлэн жижиг худалдааны газрууд бэлэн хувцас гэр ахуйн бараа зэрэгт хямдрал зарласан үедээ нэмэгдсэн өртгийн албан татвар олгодоггүй байна. Иргэдийн хувьд хямдралтай болохоор нэмэгдсэн өртгийн албан татвар өгөхгүй гэсэн тайлбарыг яаж чаддаггүй гэлээ. Хямдарсан тохиолдолд нүүдийн баримт олохгүй гэсэн юмнуудыг зөндөө тарж ирсэн шүү. Ер нь ялангуяа гадуур хувцас болон ер нь хэрэглээний баруунууд дээр хутал хувцас дээр 20 10 хэмжсэн гэсэн нүүдийн баримт дээрээс өгдөг. Зүгээр нэг карт урахаар зөвхөн тийм цааслаг өгдөг. Ингээд нэг жижиг дэлгүүрүүд эдэн штэ. Тэд нар ингээд хямдрал зарлахаараа ерөөсөн нүүдийн баримт өгдөг байхгүй юу? Хямдрал зарласан учраас манайх өгөхгүй гэдэг. Хямдрал зарлсан ч гэсэн нүүдийн баримтаа би бол авах ёстой л гэж бодож байна. Хямдралтай бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар олохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй учраас иргэд өөрсдөө шаардлага тавьж 2% буцаан олголтоо авах хэрэгтэй. Энэ нь иргэд иргэн өөрөө татварын дүрм журамд хяналт тавьж зөрчлийг бууруулах нэг арга гэдгийг улсын байцаагч хэлж байгаа юм. Өртгийн албан татврын 2% буцаан олголттой баримтаа авахдаа одоо хямдарсан бараанд ч гэдэг юм уу тийм бараанд бол одоо нүүдийн баримт олохгүй гэсэн одоо худалдагч талаас нь тийм асуудал тавьдаг гэсэн гомдлууд маш их ирдэг. Гэхдээ хуулийн дагуу энэ баримт олохгүй шалтгаан бол биш. Хямдарсан бараандаа ч гэсэндээ нэмэгдсэн өртгийн албан татврын буцаан олголтын 2% авах баримт олох хэрэгтэй.
Энэ мэтчлэн аж ахуй нэгжүүд нэмэгдсэн мөртийн албан татврын баримтыг олгоогүй, мөн явуулаагүй зэрэг зөрчил гаргавал 1812.88 утсанд хандан санал гомдлоо мэдүүлэх боломжтой. Иргэнээс ирсэн гомдыг хүлээн авч харьяа татврын алба руу шилжүүлэн 30 хоногийн дотор шийдвэрлэдэг юм байна. Хувь хүний орлогын албан татвар дээр л ерөөсөө дөрвтэй өрчлөлт юу ч алга. Ер нь бараг одоо нөгөө 1% татвар төлж ирсэн иргэдийн ачаалал шууд 10% байхаар байна шүү дээ. Нэг бол зардлаа асуулна, нөгөө бол яах нь шууд нийт дүнгийн 10% татвар төлж болно гэсэн зохицуулт байх шиг байна. Тэгэхээр ачаалал нэмэгдэх гэж шиг байна. Сургалтын төлбөр дээр 10 сая хүртэл төгрөг гэж хязгаарлалт тавьсан байна. Орон сууцны хөнгөлт одоо шинээр анх удаа орон сууц авсан хүн бүр хөнгөлт эдлэх боломжтой байсан бол тодорхой шалгууруудыг тавьсан байна. Одоо ногоон чэдгийн өрчин хүчний хэмнэлттэй. За эсвэл нөгөө баг нуур налайхад өргөтж авсан гэдэг юм. За одоо эсвэл нөгөө дахин төлөвлөлттэй холбоотой ч гэдэг юм. Ийм одоо байршил гэдэг юм уу нөхцөл зааж хязгаарласан. За ийм зохицуултууд байх шиг байна. Тэрнээс биш хувийнхны орлогын албан татварт бол одоо бидний амьдралд дөрвтэй дэмжлэг болох үстэй бодит орлогыг нэмэгдүүлэх талын үндсэндээ өөрчлөлт бол алгаа гэж харж байна. Нэмэгдсэн хүртгийн албан татврын тухайд бол харин энэ бизнес хэрэглэгчид маань татвар үйл төлдөг хэсгээсээ болоод татврын өрөмдөх хэмжээгээр ороод байгаа тий. Одоо магадгүй худалдан авсан бараа ажил үйлчлэгнийх нь 40-50% нь бараг тэрнээс илүү хувь нь одоо баримтгүй нэмэгдсэн хүртгийн албан татвар оногдуулаагүй хэсгээс худалдаж авдагаас болоод эргээд одоо хэмжээний одоо мөнгөний асуудалтай тулгарх татврын өрөх хэмжээгээр нэмэгдэх ийм байдлыг шийдвэрлэхийн тулд бол тэр худалдан авсан зүйлийнхаа мөнгийг бэлэн бишээр буюу одоо бэлэн бусаар буюу банкны харилцагнаасаараа төлж шилжүүлсэн тохиолдолд баримт үүсгээд за тэрнийг одоо асалт хийх. За энэ нь бол нэлээд томоохон дөрвтэй сайшаах одоо өөрчлөлт болж байгаа шиг байна. За энэ мэд өөрчлөл татврын багц хуулиудад тусгагдсан байна. За энэ хууль батлагдсанаар иргэдийн нуруунд ирэх татврын ачаалал 2.7 их найт төгрөгөөр буурна гэж засгийн газар зарласан. За тэгвэл 2.7 гэхийн тооны ард хуульд чухам яг ямар өөрчлөлтөд орсон талаар албаныхаас тодруулсан байна. За яг энэ өөрчлөлтөнд бизнесийнхэн яг ямар байр суурьтай байгааг одоо үзүүлье. 5 жилийн өмнө татврын хуулийн шинжилсэн хариулга баталчаад одоо ингээд дахиад шинжилнэгээ сууж байвал энэ хөрөнгө оруулалтын орчин чинь яах юм? Монгол улсад бизнес хийж байгаа хүмүүс ингээд хүлээлтийн байдалд ороо. Тэгэхээр реформ байгаа. Бид ингээд тогтолцооны иж бүрэн 100% биш ээ мэдээж хэрэг. За нэг жишээ хэлэх юм бол татврын хууль өөрөө татвар төлөгч нарыг яг ижил зам төлөвтэй гэж үзээд ингэж хатуу хэрэгждэг хууль үйлчилж байгаа. Та хариуцлагатай байна уу? Та шудраг байна уу? Та хичээж гэнэ үү гэдээс үл хамааран татврын хуулиор нийжилээ гэж. Энэ бол мэдээж бас ингээд аль болох хүний субъектив байдлаас хамаарсан байхгүй ч гэдэг юм байсан. Ийм бид нар байдлаар 12 оны хуулийг хийсний үндсэн дээр татврын энэ захимжилт системийн шинжилгүүдийг бас нэлээд сайн төвшин хийж чадсан. Одоо бидний дараагийн реформын алхам юу гэхээр татвар төлөгчдийн хариуцлагын түвшин зам төлөвтэй уялдуулаад татврын хууль өөрөө татврын албаар уян хатан харьцдаг болох ёстой. Би 8 нэрийн барааны дэлгүүр нөттэй зараад хахад энэ дэлгүүр чи яхаар нөтлөж болохгүй байгаа. Тэгэхээр энэ өөрөө энэ тогтолцооны одоо реформын шинжтэй юу бол энэ зам төлөв рүү чиглэсэн уян хатан зохицуултууд ингээд иж бүрнээр орж байгаа. Татвар бол өндөр байна гэсэн асуудлууд бол татварлагч нар бол ер нь тавигдаагүй. Хамгийн гол хүндрэлтэй юм бол нөөтийн татвар дээр хэцүү байна. Дээрэс нь энэ ажилчдаа дэмжих, урамшуулах тийм ээ ажиллах нөхцөл болцоог нь хангахад зориулан гарч байгаа энэ зардлуудыг та нар нэмэгдсэн хүртгийн албан татврын хасагдах зардал дээр оруулж өгөөч, аж ахуйн нэгжийн хасагдах зардал дээр оруулж өгөөч гэдэг дээр нэлээд олон ихэнх байр суурийг эзэлсэн. Дээрэс нь энэ татвар төлөх хугацаа, нэмэгдсэн хүртгийн албан татвар төлөх хугацаа бол ер нь тайлан гаргах татвар төлөх хугацаа бол нэг дор одоо нэг хугацаанд байгаа нь өөрөө их хүндрэлтэй байна гэдэг. Ингээд татвар төлөгчийн мөнгөний эргэлт одоо их ийм богино хугацаанд эргэлдэх, дээрэс нь мөнгө их одоо бэлэн мөнгөний эргэлт их дутагдах ийм нөхцөл байдал их байгаа учраас энэ дээр их анхаарч өгөөч энэ шинжилтээрээ гэсэн саналууд бол нэлээд их төлхөө хувийг эзэлж исэн. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээ харахаар энэ ер нь бол бид нар асуудлуудаа ингээ багцлаад боогоод үзсэн. Яг энэ зүгээс харахад бол ерөнхий татвар төлөгчдийн хүсэж исэн хүслүүдийн ер нь 80% орчим бол
орцсон гэсэн юм дүгнэлттэй байгаа татврын албаны хувьд. Реформ байдлаар хийж чадсан уу гэвэл би бол бас 100% гэж бас хэлж чадахгүй. Яагаад гэвэл мэдээж хэрэг одоо сангийн яам болон сангийн яамны барьж байгаа бодлого нэг өөр, хувийн хвшлийнхны хүсэж байгаа хүсэл нэг өөр тийм ээ. Тийм учраас тэр бодлогынхаа өрөөнд бол бас тодорхой асуудлуудыг тусгайг ингээд явсан байгаа. Гэтэ яг хувийн хвшил талаасаа харах юм бол яг үнэхээр бидний өнөөдөр хүсэжсэн шаардж байсан асуудлууд одоо за 100% биш юм ахад 80% ямар ч лээс өөрчлөлт бол орж чадаагүй л гэж бид нар хэлэх гээд байгаа юм. Мэдээж асуудлууд орсон байгаа. Шатлын тэр 6 тэрбумаа бид нар 20 тэрбум болгоод өгөөч гэдэг саналыг тавьсан байхгүй. Тэгжээж нөгөө манай дотоодын компаниуд чинь томорноо. Томорж ээж гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нь бий болно. Түүнээс шин жижигхэн компаниуд дээр хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Хоёрын хооронд юм яах юм. Тийм үстэй. Тийм учраас бид нар тэр талаас нь л ярьж байгаа. Түүнээс ш одоо татвар өндөр байна гэж хэн ч хэлээгүй. Шатлал нэмэл гэж байгаа. Шатлал байгаа тийм хуулиар. Гэхдээ 10 тэрбум 6 нь бол хэвээр байгаа шүү дээ. Тэгээ 10 болгосон. Яг нөгөө нөлөөллийг нь жоохон багасгасан үнэн. Одоо юу гэдэг 6-аас 10 бол тэдэн хувь гэдэг тийм ээ 10%. 15-аас дээш 10-аас дээш бол тэдэн хувь гэдэг нөлөөллийг нь жоохон юм зөөлрүүлж өгсөн л болохоос биш шатлалын 6 тэрбумаа нэмээч гэдэг саналыг бид нар тавьсан юм л та тийм. За ингээд татрын багц хууль удирдал хүлээсний эцэст бэлэн боллоо. За одоо харин хаврын чуулганыг хүлээж байна.